1728 оноос цайны замын үйл ажиллагаа тогтмолжиж дэлхийн худалдааны нэг гол зам болж байсан төвхтэй. Өөрөөр хэлбэл Хөх хотоос Оросын Виск хот ордог цайны зам Ховд аймгаар дайран өнгөрдөг байсан байна. Энэхүү уламжлалыг сэргээж Ховд аймгийн жилд цайны зам өв соёлын наадмыг анх удаа зохион байгууллаа. Ховдчууд маань одоо малаж явах газар тариалын хоёр салбартаа дээр нэмээд энэ аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэх ийм бүрэн боломжтой ийм аймаг байгаа. Олон ясны өлгийн одоо нутаг ястан бүр өөрийн онцлогтой, өөрийн цайны соёлтой, өөрийн урлаг соёлын соёлтой, өөрийн аж байдлын соёлтой. Энэ соёлыг дэлхийн нийтэд жуулчдаг түгээн дэлгэрүүлэх ийм зорилготой. Тэгээ энэ жил өргөн дэлгэр болж байна. Ирэх жилээс бүр одоо өргөжүүлнэ гэж ингэж бодож байгаа. Жил бүр одоо өргөжүүлээд ингэж явах юм аа. Ховд аймагт 13 угсаатан аж төрөн суудаг. Олон үндэстний үлгий болсон энэ нутгаас Монгол үндэстний өв соёл ахуй байдал түүх дурсгал уламжлалыг нэг дороос цогцоор нь үзэж харах боломж бүрдсэн. Үүнээс гадна үзэсгэлэнтэй байгаль нуур далай, цэнгэг ус, ховор амтан ургамал бүхий аялал жуулчлалын цогц үлгийн нутаг юм. Тиймээс энэхүү онцлог ач холбогдол давуу талаа түшиглэн аялал жуулчлал бүс нутгийг хөгжүүлэх, аялагч жуулчдыг татах, уламжлалт өв соёлыг сэргээх, биет болон биет бус өвийг сэргээн сурталчлахад энэхүү наадам нь чухал ач холбогдлоо өгнө гэж үзэж байна. Олон ясныхаа соёлын биет болон биет бус өвийг хадгалан бас хамгаална, сурталчлан, өвлөн тээн гэдэг бол энэ өөрөө том соёл юм. Энэ соёлыг одоо хооч ирээдүйдээ бид өвлүүлэн үлдээх тухай асуудал бол аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон байдаг. За энэ мөрийн хөтөлбөрт орсон арга хэмжээний хүрээнд бид энийг зөвхөн одоо уламжлаад хадгалахаас илүү одоо хамгийн гол асуудал нь юу гэхээр олон нийтэд дэлхийд дахинд сурталчлан түгээх юм явдал юм. Яг тэгэхээр зэрэг дэлхийн одоо аль ч үндэстний яснаас илүү манай Ховд аймгийн энэ 10 гаруй ястан үндэстэй өөрийн гэсэн өв соёлын дахин давтагдчихгүй. Иймээс энэ өв соёлыг хадгалах, хамгаалах, тээх тухай асуудлыг аялал жуулчлалын салбартаа хослон хэрэгжүүлснээр Ховд аймаг дотоодын нийт бүтээгдэхүүний орлогоо одоо нэмэгдүүлэх, тэр тусмаа Ховд аймагт үйлдвэрлэж байгаа жижиг дунд үйлдвэрийнхаа бүтээгдэхүүнийг нийтэд сурталчлах, борлуулах ийм томоохон боломжийг бол бид эрэлхийлж байгаа. Энэ ажлын хүрээнд энэ цайны зам арга хэмжээг зохион байгуулж байна. Ховд аймаг нь цайны зам өв соёлын наадмыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд үзэгч оролцогчдын хувьд сэтгэгдэл өндөр байна. Зөвхөн олон улсын хөөмийн наадмыг л гэхэд гадаад дотоодын 250 гаруй жуулчид үзэж сонирхжээ. Тиймээс энэхүү наадмаа цаашид улам дэлгэрүүлж өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх шаардлагатайг оролцогчид онцолж байсан юм а. Цайны зам гэж энэ бол одоо маш их одоо хойд үед үлдээгдэх маш их сайхан үйл явдал болж байна. Яагаад гэвэл бид одоо бискигийн чи одоо тамигээр орж усан гэвэл одоогийнхаа миний өр хөгдөөс ахвалаад хэлгээд тэрийг бол хэн маань ч одоо зөвлөхгүй. Тэгэхэд ийм маягаар орж исэн гэсэн хойд өв уламжлал гэдэг ингэж дамжид юм байна. Бидний өв уламжлалд ингэж одоо цайны зам гэж энэний дагуу энэ одоо атан тэмээгийн чимээр ингэж орж байгаа гэдэг энийг хойд үедээ үлдээхдээ одоо маш одоо гайхамшигт сайхан үйл явдал болж байна гэж ахын хувьд бодож байна. Энэ хойшд бас залуучууд сургамжтай, үлдэцтэй орон нутгийн бүх хүмүүс одоо өв соёлоо дээдлээд одоо үзэсгэлэн худалдаа гаргаж жагаад одоо маш их баярлж байна. Тэгээ энийг зохион байгуулж байгаа. Одоо бүх хүмүүс одоо та ажиллаж байгаа бүх хүмүүст баярлалаа. Энэхүү наадмын хүрээнд олон улсын хөөмийн 5 дугаар наадам, Алтан хэлхээ 2018, уран нугаралтын наадам, угсаатан бүрийн цай чанах үзүүлбэр, цайны зам эрдэм шинжилгээний баг хурал, хөөмийн олон улсын эрдэм шинжилгээний баг хурал зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулахаас гадна 100 орчим тэмээгээр жин тээх үзүүлбэр арга хэмжээг явууллаа. Мөн Манхан суманд нүүдэлчин бэсрэг наадам, сумдын соёлын өдрүүд, үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм.